болж өсгсөн шүү. Гэтэ ээжээ ажил бол ажил шүү дээ. Ажил бол ажил гэж хин эрэхтгийн энэ зүгээр. Та арх битгий зар заяа. Тэгэх юм бол хоёулынгийн дундын проблем гарахгүй Би заяа. ганц хүүхдэд л өгсөн өнөөдөр. Оо, одоо нэг зарсан үнэ чи би оруулаад ирэх заяа. Та эрийг би нүүрэлтүүлэн заяа. Яаж байгаа юм бэ? Зарсан байгаа байхгүй юу? Өгсөө нэг томато хүү надаас аваа явсан. За би одоо ороод аваад ирээ. Дурсан хүн байсан шүү дээ энэ чинь. За тэр хардаа энэ хүн. За мо. Хардаа шал согтуу байгаа байхгүй юу? Хүн наадах чи согтуу гэхээсээ илүү бие муутай хүн шиг харагдаж байгаа биз. Юу вэ? Олгоогоо ахуулахаа явж байгаа үг чиг харагдаж. Ээжээ. Гү чи би чамд хэлээ бицтэй. Болохгүй хуйлж өрчөөд нэг юм өглөө шүү. Сарын нэгэнд болдгоо маа. Айтаахан хэрэглээрэй гэж хэлсэн байхаа чамд. Гү тэгээ яаж байгаа юм? Ээжээ. Дүүгээ барьдаг нь юу вэ ч одоо. Энэ хотод дотроос төрсөн дүүгээ бариад ирэх хайшаа юм бэ чи. Гэ яах вэ энэ чинь багш магштайгаа үе тэнгийнхаа хэдтэй энэ чинь өөрөө багш болж байгаа яах вэ хичээлийн шинж битээ өмөрөө гээд аваа явсан. Амьд явахад харгаалгаа хай. Энэ яс гутах шиг сам бэ энэ чинь. Ямар муухай юм авч явдаг юм бэ чи. Төмөр сам авч яваадахтай юу юм чи. Яагаад чи юу болоо? нөгөө багш чи намайг тоодгүй ч. Йоо, бас нэг дурдмар болсон юм уу? Яах вэ? Нэг үеийнхээ нэг муу багш тайртай бол ишээ суу. Аяг цай фор хэл бол хоорондоо та нар. Бодоход бэл. Юу вэ? Ээшээ бодож бай. Газрын албаныхаа одоо тэгэн бараагаад байна шүү дээ. Одоо яана вэ хүүхээ одоо. За сайн байна уу та? Сайн байна. За би танд сарын өмнө шаардах хууц өгснөө дөө. Өгсөө. Мэдж байгаа дээ. Мэдж байгаа юм. Та үерийн амдыг буучаад байгаагаа мэдж гэнэ үү? мэдээд байна хүүхээ. Мэдээд байна гэдэг нэг мэдэн бодлсон царайтай гөгшин суух юм аа энэ. Ямар хайшаа юм бэ та одоо? За уушлаараа. Та настай ээж маань хүндлээ жоохон намуухан ярьчихгүй юу? Уушлаараа би ажиллаа хийж яваа төрийн адаа очиж ходчихгүй юу? За уушлаараа би бас төр төмний төдөө. Өө ээж хардаа хэд Амар яах вэ? Амар. Даримагийн хоёр хүүхд би энийгээ зодоод алчих гэж яриг яах вэ? Ээжээ гэж чи. Гү би яах гэж чамаа газрын албанд оруулсан юм бэ? тийш. Энэ муу жижигхэн хорооны жижигхэн энэ гашааны жижигхэн гэртээ жижигхэн эмэгнийг аргалж чадахгүй байна уу? Яасан жижигхэн байцаагч байна мүү чи? Босч. За ээжээ тэгээ дээрээс дахин шаардаад гэцүү байж тээ да. Дээрээс гэтэл гү чи юу хаангаас чи энд амьдрдгүй юу? Ингээд дарс хөдөлгөө тайчдаг юм. Ингээд зүрх балбуудаа хайчих. Ээж тайван бай таа. Хайшаа юм бай та нар. Ээж түргэн дуудаач. Гэцүү юм байж. Байна уу төргөн үү? Яалтаа дуудлагын Сүхбаатар дүүргийн давын 27-гийн 7 урдлаарай. За Ээж одоо түргэн ирэн за. Яа. Ингээд байдаг улс. За та нар ч одоо ямар сонир хүмүүс вэ? Яагаад Сүхбаатар дүүргэж хаасан Баянгол дүүргийг төргнийг дуудаад байгаа юм бэ? Харьяа төргнээ дууд мэдүү? Ээж маань Ой чин төрснөө дуудахгүй төргөн дуудахгүй энэ чинь. Гү чамайг л дуудж байна. Гү чи ичээтэйгээ дэрч боллоо тоо энэ чинь. Ямар хэцүү юм. Ижи минь хил ам гараад байна. Та ойлгож гин үү? Юу хил ам гардаг юм чи? Улсын үнэтэй цайтай эм тариг ээжтэй өнгөө шахтаа гэж. Буцаагаа соруулаад авахгүй юу чи тэгвэл? Аваа чи ав. Гэхдээ та өдрийн 3 дууд. Чи 3 соруулаад авал та чи. ээж. Биер тархаас нөм соруулаад авчи. Би ер нь хож өгсөн ийм 30 грамм дээр юм яриад ах юм а яасан гэцүү юм бэ? Би чамаа 3 хүртэлч хөхнөөс гаргаагүй шүү тэгэж ярих юм бол. Уусын эзнээ тооцоо чи нилээ хэдэн литр суу уусан шүү чи. 30 грамм дээр юм яриад байдгийг хайшаа юм бэ? За одоо тайвшир. Та нар битгий ингээ ээжийг зовоогоод байна шүү дээ. Ерөөсөө зовоосон юм алга. Ээжээ. Хүн одоо дүүг ажил руу авч очиод аргамжаа аваад. Яах гэдэг вэ? Бай наатаас хашаа явслаа даа. Хашаа ойсгээд багчаа хой. Байц. Дарга хоёрын хүн ороод ирлээ наач. Аяар байцгааж. Зогсож байна. За сайн байна уу Даримаа? Сайн байна уу? Энэ авийн оршил суугчдаас танаа хүүхдүүдийн чинь тухайн мэдээлэл засаг даргын тамгын газар очиод байна шүү дээ. Яана вэ? Танаа хүүхдүүд чинь өөрсдийн ажил мэргэжлээ ашиглаад улсын хүнтэй цайтай өмч хөрөнгийг амийн хувьдаа шамшигдуулж байна гэж. Ёстой тийм ба. Ажиллаа хийдгээрээ хийгээд. Та нар тугаа үуч мэдүү. Байхгүй. Тийм юм байхгүй гэж юу яриад байгаа та нар? Танаа энэ охин чинь байна. Шаад өөр дүүргийн түргэний юмч. Тэгсэн хэрнээ ээж дээр ирж имчилгээ хийдэг. Гадрын албанд ажилладаг хүүч нь байна. Таныг үерийн аман дээрээс зөвшөөрөлгүй гадраас нүүлэгдэггүй. Хорооны цагтаа хүүч нь байна. Таныг арх зардгүй өдөр арх заруулдаг. Тийм болохоор хүүхдүүдийн чи ажлаас нь халсан мэдүү. Юу гэж байгаа? Яг үүдийн 1 сарын цалин гэж юу гэнэ? Гү хэн тийжэх юм? Чи тийжэх үү чи? Ээжээ гэж чи. Гү чи ганц яам тамгын газар ажиллаж байгаа чи байна да. Гү энэ хитэн дүүнрээ нэг аргалаад яваад байж болохгүй байх уу чи?
Ээж би дүүнэрийг аргалаа зогцуулаад явж болж чинь. Тэгээд Намайг дээрээс дарга үүрэгтэй тушаагаад байна. дарга. Тий. Хэн дарга? Алтан сүхгүй асыйгүй. Аав! Би аавыг чинь нэрэ бацсан